За тамирчдын дунд судас тэлэгч гэж нэг юм хэрэгэлдэг. За судас тэлэгч гэдэг нь юу хэлж ийм нэхэд тухайн хүмүүсийн захын цусны эргэлт болон нийт эргэлтж буй цусны эргэлтийг сайжруулж судасыг тэлж өгч тухайн булчин болон арга ёсны зүрх судас дотор эргэтнгүүдийн бүх үйл ажиллагааг цусны эргэлтийг дүүргэх зорилгоор хэрэгэлдэг. Судас тэлэгчийн хувьд үндсэндээ ачаалтах сайжруулна. Дээрэс нь тодорхой бэлтгэлийн эрчмийг уртасгах удаан хугацаанд чанартай бэлтгэж тусалдаг. Гэхдээ удаан хугацаанд судас тэлэгчийг уусан улсуудад тодорхой хэмжээнд зүрхний асуудал проблем өгдөг. Талбай. Өнөөдөр та нартай судас тэлэгчийн талаар ярих гэж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. За ер нь судас тэлэгчийн дотор агуулгадаг химийн нэршлэлийг нь юу байдаг вэ харангууд L-цитрулин L-аргинин гэсэн хоёр төрлийн бодис байна. Аргинин, цитрулин гэж. За аргинин, цитрулин гэдэг энэ хоёр өөрөө яаж нөлөөлдөг вэхээр зэрэг энэ хоёр нь бидний судасны хан дээр очоод судасны тэр доод талын хан чинь тэр чигээрээ эсэс бүрдсэн байж байгаа. Хүмүүс хоо судасыг бол нэг турбаа гэж ойлгодог. Гэтэл турбааны хан болгон нэг тодорхой хэмжээний бэлтанаас бүтэж байгаа. Тэгээ бэлтанууд нь юу гэхээр зэрэг эс гэсэн. Тэр эсүүд нь юу гэхээр судасны дотор талын ханын эндотел хэмээх эс байж байгаа. Энэ эсүүдээс нитрик оксид хэмээх бодис ялгардаг. Нитрик оксид гэдэг бодис ялгарангуудаа шууд судасныхаа судас чинь бас тодорхой хэмжээний булчинтай. Судасныхаа булчин сулж өгдөг. Тэгснээр тэр судас тэлнэ гэсэн. Тэгвэл аргинин, цитрулин гэдэг хоёр бодис өөрөө эндотел буюу тэр судасны дотор талын эсийн барилгын материалд болоод очиждаг. Тэгэнгүүт тэр эсүүд өөрсдөө судасны дотор талаасаа нитрик оксид хэмээх бодисыг ялгаруулж суцаад хэлж гинэ гэсэн. Систем бол ингэж ойлгомжтой. Фитнесийн тамирчдын хэрэглээд байгаа тэр судас тэлэгч бэлгийн үйл ажиллагааг дэмждэг Viagra гихчлэн. Viagra-ны найрлага бол яг адилхан. Viagra-г уухаар эрэгтэйчүүдийн бэлэг эрхтний хөвчрөл сайжирдаг. Ялангуяа бэлгийн сулралт төлгөө ашиглагддаг. За нэг олон төрлийн системээр ашиглагддаг. Яг үндэ дэлхий дээр Viagra гүйцэх борлуулалтаараа ашиг орлого өндөртэй юм бэлтгэлж байдгүй байл. Өдөрт секундэд хэдэн сая зардаг гэж байна шүү дээ. 8 тэрбум хүмүүс дутчих. За тэгэхээр энэ Viagra-д ч бас ялгаа байхгүй. Аргины, цитрулины барилгын материалыг түүхий дээр нэмж өгч нитрик оксидыг дэмжиж өгдөг. Тэгэхээр нитрик оксид нэмэгдэнгүүт судас тэлнэ. Тэгэхээр Viagra хэрэглэсэн хүмүүсийн бэлэг эрхтэн бол тэр чигээрээ цусны хангамж. Ямар ч тэнд яс байхгүй, булчин байхгүй. Хүмүүс болохоор зэрэг яс булчин байна гэж бодд юм шиг. Тэнд дотор зүгээр л судас. Манай нэг багш удаа нэг удаа хэлжсэн да. Секс бол цусны эргэлтийн тоглоом гэж. Энэ үнэн. Тэнд дотор цусаар л дүүрж байгаа учраас тэр хөвчрөл явагдаж байгаа. Тэгвэл тэр цусын тэлээд өгч л дөө. Судсын тэлээд өгч юм. Хөвчрөл одоо бэлэг эрхтний. Тэгвэл яах нь вэ? Бэлэг эрхтний цусан хангамж сайжирна. Ийм учраас Viagra уусан хүмүүсийн бэлэг эрхтний хөвчрөл нь хэд дахин илүү нэмэгдэж хэдэн цагаар хөвчирдэг. Тэгэхээр фитнесийн салбарт бол энийг арай өөр байдлаар буюу арай сулруулсан байж байгаа. Гэхдээ Viagra гэдэг эмийг анх бүтээсэн түүхийг нь харах юм бол Viagra-г анх зүрхний өвчнөд зориулж бүтээсэн байдаг. Одоо Viagra-г хүмүүс хоёр төрлийн хүмүүс хэрэглэж байгаа. Нэг нь хөвчрөлийн хямрал болон бэлгийн үйл ажиллагааны сулрал гэдэг юм уу түнтэй хосуудын харилцаан дээр ашиглаж байгаа боловч ихэнх эмнэлгүүдэд яаж нөхөр зүрхний өвчтөй хүмүүс зориулж хэрэглэдэг. Зүрхний өвчт. Яагаад зүрхэнд гэж? Анхнаасаа Viagra-г бүтээхдээ зүрхний өвчнийг эмчлэн гэж бүтээсэн байдаг. Хувийн фармакологийг
үйлдвэрлэж исэн эмийн компаниуд. Гэтэл санаандгүй байдлаар гинтл шодоорууд хөвчрлийг сайжруулах эхэлсэн. Гэвч анхны их үүсвэр нь зүрхэнд гаргасан л байдаг. Зүрх гэдэг эргэтэн өөрөө яд үхээр зэрэг гадуураа маш олон тооны цусан хангамжтай. Үүнийг бол титэм хэмээх ангаах ухааны нэршлэр титэм судас гэж нэрлэгдсэн байдаг. Яг л зүрхийг яг титэм шиг оруулсан байдаг. Зүрх өөрөө асар хэмжээний цусыг шахтагч өөрийгөө тэжих шаардлагатай. Тэхийн тулд өөрийнхөө гадуур титэм хэмээх өрмөц цусны судсуудыг бэлдсэн байдаг. Энэ судсуудыг тэлэхэд Виагра нөлөөлж ирсэн учраас анх зүрхний юм болгож гаргаж ирсэн. Шигдээс зүрх өвддөг хүмүүс яд үхээр зэрэг зүрхний титэм хэмээх тэр судас нь нарийцсан байгаа. Тэгээд тэр нь хаагддаг. Тэр зүрх өөрөө үхэж эхэлдэг. Үнийг шигдээс гэж нэрлэж. Тэгэхээр эндээс бүгдийн дүгнэлт үзэх юм бол одоо юу гэхээр зэрэг энэ судас тэлэгч гэдэг ойлголт чи өөрөө энэ бүх зүйлтэй хамааралтай болж байна гэсэн. Гэхдээ энэ бүхний ард талд юу вэ нөхөр зэрэг эцсийн байдлаар аргины цитрулин гэдэг хоёр химийн бодис нуугдаж байдаг. Тэгвэл байгаль дээр аргины цитрулинийг авах түүгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн юу вэ гэдэг асуулт гарч байна. Энийг юу гэж хэлдэг вэхээр улаан манжин гэж хэлдэг. Битрут гэж. Өнөөдөр улаан манжинг бүх төрлийн бэлгийн сулралд эрчүүдийн бэлгийн чалах сайжруулна гэж нэртэй байгаа саплментуудын орд орсон баг. Битрут гэж. Яагаад гэвэл бүх сексологч нар юу гэж ярьж байна вэхээр таны бэлгийн үйл ажиллагаа алдагдсан бол та сексологч төр биш, андрологийн эмч төр биш, эхлээд зүрх судасны эмч төр очоо гэж зөвлөдөг. Яагаад гэвэл секс бол цусны иргэдийн тоглоом гэдгийг мэддэг учраас. Улаан манжинд аргины цитрулин гэдэг бодис хоёулаа бий. Тэгэхээр улаан манжиг идэж байхад та аргины цитрулины дутагдлалд орохгүй гэсэн. Дээрэс нь тамхи татдаг, хорцоорчл хэргэлдэг, стресст өртөгдөхийн байдал, агаарын бохирдол гэдэг маш олон тооны энэ азотыг давхар эслийг утаа химийн бодисууд нь ядвар үнийг сар мөжүүлдэг учраас тэрний нөлөөлөлттэй хүн бол энийг түлхүү хэрэглэх ёстой болж таарч байна гэсэн. Тэгэхээр улаан манжин гэдэг зүйлийг хэрэглэж явах юм бол бэлгийн үйл ажиллагааны эрүүл мэнд, зүрх судасны системийн эрүүл мэнд, цаашлаад ачаалдах чадвар, бэлтгэлийн үе. За ганц бэлтгэл гэлтэхгүй бүх төрлийн дасгал хөдөлгөөн, гүү харайх, шогших, дугуй унах гэх бүх зүйл дээр хэрэгтэй. Тэр байтугай даралт ихсдэг хүмүүс байна. Даралт ихсэх гэдэг өвчтөг хүмүүс яагаад сайн гэдэг ойлголт гарч байна. Даралтын эмнүүд ер нь юунд сайн? Мөн чанартаа тэр агшсан судсыг л тэлэх гэж ууж байгаа шүү дээ. Даралтын эмнүүд чинь. Тэгвэл аргинин болон цитрулин гэдэг бодис чи өөрөө судас тэлэх үйлчлэг гэдэг яриад байна шүү дээ. Тэгэхээр даралт өндөртэй хүмүүс өнөөдөр Монголд ямар их байгаа вэ? Тэг бараг худалчинд 50-с дээш 60-аас дээш насны хүмүүсээс бараг толгой дараалуулан даралтын юм ууж байгаа. Нөгөө эмэндээ буцаж хордож илэг мэлэг бөөрн болох болцсон байж байгаа. Тэгэхээр дангаар улаан манжи идэж чадахгүй бол улаан манжигийн шүүсийг хэрэглэх хэрэгтэй. Өндөр настан годчихсон. Тэгэхээр энэ бүх насны хүмүүст хамааралтай шидэд могоо гэж хэлбэ да. Тийм болохоор зэрэг би бол судас тэлэгчийг бол бэлтгэлийнхаа үед бол уудаггүй. Мөн тодорхой хэмжээнд өөрийнхөө өмнө бол судас тэлэгчүүдийг уудаг байхад нэг кофеин ч гэдэг юм маш олон тооны сөрөг нөлөөллүүд над гарч ирсэн учраас энийг ус хэрэглэхээ болсон. Тэгэхээр заавалчгүй бас тэднийг ууг гэж бас 100% зөвлөхгүй. Харин байгалийн аргаар авч болох улаан манжингаа хэрэглүүл энэ бүх зүйлийг та нар маань авч явах бол. Гэхдээ мэдрэл муутай юм шиг манайхан хэлэл бүгдээрээ тамдаг өдөр шинэ улаан манж идээд тэгээд нөгөө өтгөн улаан гарч эхлэнгүүд айд сандраад цус гарлаа барьлаа гэж бодож бас явсан хүмүүс байдаг юм. Би бас нэг ганц хоёр хүмүүст гарч ирсэн. Тэгэхээр яг үгээр тохируулан хэрэглээрээ. Улаан манжигийн шүүсээ ууж чадахгүй бол тодорхой хэмжээнд гоё түүнийг шахсан миксер хэлбэрээр уудаг, хоолндоо хэрэгэлдэг. Ийм байвал та нар маань аргины цитрулины дутагдлалд орохгүй дараах бүх зүйлүүдээс урьдчилан сэргийлэгдэх боломж чинь байгаа юм шүү. За тэгээд өнөөдөр та бүхэндээ судасыг маань тэлдэг байгалийн гайхалтай Бурханаас өгсөн тэр ногооны талаар ярьлаа. Анхаарал танд баярлалаа.
Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв.